Христ бол толгой, харин бид биеийн эрхтнүүд. Хүн амьд байгаа л бол биеийн бүх эрхтэн нь толгойноос заавар авдаг. Үүн шиг биднийг Тэнгэрийн хаанчлалд хүрэхийн тулд заавар өгдөг нь Бурхан буюу ариун сүнс юм. Амралтын өдрийгч ариун сүнс Бурхан бидэнд ёроол өгөхийн тулд зааж өгч, биднийг гамшихаас аварч мөн хамтай болгож Тэнгэрийн хаанчлалд оруулахын тулд алгасал баярыг зааж өгсөн. Аврахын тулд хоёр дахиа ирнэ гэсэн үг ёсоор мөн хам олж авахд хамгийн хэрэгтэй зүйлийг бидэнд зааж өгсөн нэгэн бол эцэг ансанхан Христ. Ариун сүнсний зааварчилдаг, тушаадаг, захидаг бүх үгс нь ам учраас бидэнд ариун сүнс хэрэгтэй. Бурхны хүүхдүүдийн хувьар Бурхны ариун сүнсийг эрэлхийлсэн цагт л хүссэн өрөөлөө авч чадна. Ариун сүнс хөтөлснөөр л Филипп тайган амбанд тунхаглаж баптизм хүртээсэн. Филипп бол ариун сүнсний үгсийг бүрэн хүлээн авсан, бусдыг аврах хүслээр дүүрэн шав байв. Тиймээс ариун сүнс Филиппт тэр цэргийг гүйцэн оч гэж хэлдэг. Паулыг тунхаглах үед ч Бурхан Лүдиагийн сэтгэлийг нээж Паулийн үгийг сонсгосон байдаг. Паул Есүс бол Христ гэж тунхаглах ажилд зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулсан. Тэрээр ариун сүнсний хүсдэггүйг хийлгүй, харин ариун сүнсний хүсдэг зүйлийг л хийснээр явсан газар болгондоо их үр жимс гаргасан. Бид ч бас сайн мэдээний ажлыг өөрийн хүслээр бус, харин Бурхны хүслээр ариун сүнсний зааврын дагуу хийх ёстой. Гэсэн ч заримдаа залбирал хийлгүүгээр ажиллаж, Бурхны хүслийн дагуу биш, ариун сүнсний хүсээгүйг хийснээрээ ариун сүнсний бэлгүүдийг авч чадахгүй тохиолдол гардаг. Бурхан хоорондоо эв ээтэй ах эгч дүү нараа халамжилж Бурхны яруу алдрыг гарга хэмээсэн. Гэтэл бид гэр бүлүүдээ шархлуулж ивэлгүй үг үйлдэл гаргах юм бол тунхаглахаар явлаач Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг нээхгүй. Толгой болох Христийн зааврыг дагахгүй ариун сүнсийг эсэргүүцэж байгаа мөртлөө үр жимс гуйвал Бурхан үр жимс өгөхгүй. Тамирчид алтан медаль авахын тулд хийхийг хүссэн зүйлд биеэ захирч дасгалжуулагчийнхаа зааврыг дагдаг. Бидний дасгалжуулагч бол Бурхан. Бид бол Тэнгэрийн хаанчлал руу гүйж буй тамирчид. Бурхны хүслийн дагуу уйлдаж Тэнгэрийн орны алтан тэтэм авцгаая. Ариун сүнс энэ үеийн явдалд бүү нийц гэж айлдсан. Бурхны ард түмний харах ёсгүйг харж, хийх ёсгүйг хийнгээ, уралдаанд гуйвал унана. Ариун сүнс тэд сонссон ч, эс сонссон ч тунхагл хэмээсэн. Гэтэл тэр сонсохгүй байх гэж өөрийн бодлоор хийвэл ариун сүнсийг үгүйсгэж буй хэрэг юм. Ариун сүнсний зааврыг л дагах ёстой. Итгэлийн уралдаанд шагнал авах хүртлээ гүйж бүх талаар биеэ захирцгаая. Библиэд итгэлийн уралдаанд ялалт байгуулсан гэрч олон байдаг. Ноа Бурхны зааврыг хүлээн авч бүхэйг бариад авралыг бэлгэнд авсан. Давид Бурханд итгэн гарч Голиатыг унгаж Израилийг аварсан. Даниэлийн 3 найз бид шүтээнд мөрөхгүй гэж ариун сүнсний хүслийг дагсан үедээ хэдий галтай зууханд хаягдсан ч толгойн ширхэг үсэн ч түлэгдэлгүй хамгаалагдсан.
Мосе ч мөн фараоны зааврыг дагсан бол алдарсуу идэх байсан ч тэрээр Тэнгэрийн шагналыг харж ариун сүнсний зааврыг дагсан. Илч Паул, Петр, Яаков, Йохан ариун сүнсний үгийг дагсан олон өвөг дээдсүүд одоо Тэнгэрийн хаанчлалд байгаа. Бид ч мөн амийн сүнсний хуулийг дагвал нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлөгдөж Тэнгэрийн орон явна. Бидний хүчээр бол чадахгүй, харин ариун сүнсний хуулиар л ялж чадна. Ариун сүнс бидний сул дорой байдлыг мэдэж өөрөө зуучлан залбирч амжилтанд хүрэх зам нээдэг. Бид ч бас залбирлаа нэгтгэх ёстой. Ариун сүнсийг хэрэгцээгээ болгодог хүмүүс ариун, амар тайван, ээлдэг, ул суурьтай, өршөөл, сайн үр жимсээр дүүрэн байдаг. Ариун сүнсний үгсийн дагуу итгэлийн уралдаанд идэвхтэйгүйж Тэнгэрийн орны алтан титэм заавал авахыг хүсье.